болохоор өчигдөр шөнө хойш юм ирсэн. Тэгээд өнөөдөөс ерөнхийдөө тусдаа яг химээр яваад үзээд явж байгаа. За тэгээд би болохоор Instagram-аас нэг кафе болсон байхгүй юу. Тэгээд болохоор яг ингээд хотынхоо төвөөс ойролцоо нэг цэний цагийн машинууд байдаг. Хэрвээ автобус ч мөнгөний болохоор 2 цаг явж хүрэхэд газар байсан байхгүй юу. Тэгээд бид тэр газараа хайгаад нийт 3 удаа дамжаад автобусаар суусан боловч 3 дахь автобусын суухдаа би нөгөө нэг замынхаа буруу талаас нь суугаад тэгээд бүр амар хол явцсан байна. Анзаарахгүй. Би одоо буцаад уугаад арай гэж нэг зам гараад арай гэж нэг зам гарлаа. Тэгээд би энэ замын төлөвлөгөөнийхэн бүрийг дэвсэн тохиог юусоо ойлгохгүй байна. Юусоо явган хүнийг яв гэсэн юм. Юус юу ч алга. Зүгээр битгүй тэгээд хичээгэл гарахад гарлаа. Бараг 5-6 минут зогсны дараа гэж гарлаа. Тэгээд одоо болохоор нөгөө автобусаа хүлээгээд зогсож байгаа байхгүй нөгөө талаас нь ирэхийг амар үсэж байна. Гэтэ гоё наа. Ингэж явах нь л удаагаас аялах тогтож шүү дээ. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө би кафе хоппинг буюу ерөнхийдөө гоё кафенуудаар ороод нэг амтлаа хийгээд бүрийг ойлгож бодож байгаа. Тэгээд хамт манаас настай хамт байгаарэ. A few moments later. Автобус нь ирээгүй л байна. Гэтэ ирэх бахаа гэж итгэж байна. За тэгээ бүр болохгүй ерөнхийдөө Grab дуудаад тэгээ таксидад очихоос ерөнхийдөө одоо нэлээд гайгүй болсон ойртсон. Үгүй ойртож явсан бодож буцаад би амар хол явчихжээ. За тэгтээ зүгээр дээ. Одоо үлсэж байгаа болохоор ямар ч асуудал алга. Тэгээд хотын хаан гэдгээ юу гэдгийг яадаг газар гэдгийг мэдэхгүй нэг газар би гав ганцаар автобусны буудлын дээр эрхэн ч мэддэггүй эрхөөж үлдэх автобус үлээгээд зогсож байна. Хаалтай. Тэгээ өчөөс ахах болно. Гэж итгэж байна. За ингээд нийт 2 цаг зарцуулж заяа. 4 удаа автобусанд сууж 1 удаа төөрч. За тэгээ 2 удаа амжилтаар зам гарсны эцэс би ирэх газар ирлээ. Амар гоё юм. Гоё. Тэгээд бүтээгдэхүүн авахаас гадна яг энэ нөгөө нэг онцгой хэсэг байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг юм ойшиг тэр зэрэг ороход ирэхэд 45,000 дон буюу ойролцоогоор нэг 6,000 төгрөг төлт юм байна. Айгуу дайжгүй. Тэгэхээр Вьетнамын Хо Ши Миньд ирвэлээ шүү дээ. Энэ газар руу заавал зорж ирэх хэрэгтэй юу гэж байгаа бол миний бодлоор тийм баха. Яагаад гэвэл бид нар иймэрхүү тогтчлогтой кафе энэ тэндээс олоод авахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь айгу лаг санагдлаа. Гой санагдлаа. Газар ирсэн байна. Энэ болохоор Вьетнамын төв шууд хамгийн гол энэ газар юугаар онцлог гэх хэрэг шүү дээ. Айгуу гоё хийцтэй. Гоё байлгаа байхгүй. Тэгээ айгуу хуучных мөртлөө маш гоёор ингээ аваад үлдсэн. Эсвэл одоо хэр ингээ ажилладаг. Энэ газрын ерөнхий архитектурч нь болохоор Парисын цамхаа за тэгээд Нью-Йоркт байдаг хөтлөөний цамхгийн бас бүтээсэн хүн гэдгээр онцлог байд юм аа. Тэгэхээр Вьетнамд ирээд ялхан гоёо сайгон буй Хо Ши Минь гэх юм бол заавал ч үздэг газар юм биш үү.
болохоор Бентамарт хэрэг танаа зорих гэж байгаа бол бараа нь айгүй сайн чанартай юм байна. Тэгээд одоо дөөр амлууд байгаа шүү дээ. Бас дийлхэн те. Тэгвэл тэд ч гэсэн айгүй сайн копи байна. Тэгээд дотоодын өөртөө хонч юмнууд байна. Гадаадын юмнууд байна. За тэгээд хүмүүс нь хамгийн гол нь англиар амар сайн ярьдаг. За тэгээд амар хөөрхөн аштай. Маш гоё хөөрхөн аштай. Одоо шил юм ахгүй байлаа гэдэг ингээд хялалцаад зэхэлтэй байж идчихгээд байдаггүй юм байна. Гэтэ үн буух тал дээр бол баг зэрэг уян хатан бол биш. Гэтэ угаасаа бараагаа өөртөө мэддэм байна. Яг энэ хүн намайг юм ахгүй үгүй гэдэг ер нь бол мэдээд байна. Тийм болохоор зарим зүйл бол үнэхээр хүч бичэл тарамддаггүй юм байна. Өө ихчнэр маань бол хом авраг бол галзуу бацж штэ. За тэгээд бас мэдээж хямд үний хувьд хямд байна тий. Тэгээд энэ захлал надад амар таалагдсан. Энэ бол яг жинхэнэ Вьетнам маань яг зүгээр хятад зах биш. Энд ихтэй ерөнхийдөө хийсэн юмнууд ба зартын юм шиг санагдлаа. Бараа бол муу биш. Тэгээд амар гоё газар байлаа. За тэгээ мэдээж подол энд бүр материалын бүр үнэхээр өргөн сонголттой юм байна. Хэрвээ та нар маань ерөнхийдөө Вьетнамд ирээд хэд хэдэн хот орн яваад за шопинг хийх юм уу эсвэл яг зах махаас янз бүрийн мөгдөж харъя гэж бодож байгаа юм бол миний хувьд бол хамгийн дайггүй бараатай хамгийн дайггүй захаар бол яг энэ Хоши Миний Бентам маркетыг бол гэж хэлэх юм байна. Яа за тэгэл одоо бүх юм байна дөө энэ таахгүй гэж үнэхээр алхаа. Аригч басаа утасны кейс хаанаас олж болох гэж асуусан чинь нөгөө хүмүүс нэгэлсэн. Тэгэлсэн чигээр яваад хаалны хажууд байгаа гэж байна. Манай ихч чинь бол амар ойлгож өгчөөд байна л та. Бүр Вьетнам жаад бүр балааг нь авч штэ. Яа хүмүүс бол үнэхээр хөөрхөн аштай байна. Энэ хүмүүс юм зарах гээд байгаагаа мэдээд байна тий. Харилцаанаас харилцаа үүсгэхийг хүмүүс ойлгоцсон байна, мэдсэн байна манайхаа. Тэгээ бас суралцъя бүгд энэ сайхан Вьетнам автомобилээс. Source of the film. Хоолойд дажигдaltaа болж байгаа мэлицээрээ. За энэ болохоор memory card-а шалгаж үзэж байна. Уул нь бол 128 GB-тай memory card байгаад байдаг. Гэсэн чинь доторх багтаамжны өрсө болохгүй байгаад байна. За тэгээд бичлэгийн хурд бас болохгүй байгаад байна. Тэгэхээр энэ тестийг амжилттай болох юм бол 15-20 минут имжлэг хийж чадах юм бол үсэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бичлэгүүд богино байж ижил бичих юм шиг байна. Тэгэхээр нэлээд өндөр ус чанараар бичгээд байгаа болохоор memory card буюу SD card дээр хуваалж чадахгүй байгаад л байгаа юм шиг байна. Тэгээд өнөөдөр болохоор бид нар Сайгон буюу Хоши Минь хотод 2 хоногоо өнгөрүүлж байна. Тэгээд маргааш хоноо тэгээд ерөөхдөө нөгөөдөр бол буцна. Хоши Минь хот бол нийцүүлээр маш алдартай. Тэгээд тэрийг туршдаг. The next day. Бид нар одоо идэж чадах юм уу энэ талаараа? Нөгөө алттай панмига авсан. Бүр амар том юм байна. Амар хүнд юм байна. Энэ хараа толгооноос том. За тэгээд 1989 оноос хойш панминий татэлэг одоо батсан л гэж. Манай найз ба ямар юм бэ? Алдартай хана аргагүй мэн үү? Ба надад барах юм уу чи? Яа, одоо хэдэн дахуд ирсэн байна вэ? 55. За тэгээд чи ямар коктейл хийсэн бэ? Энэ болохоор ерөөд эспрессо мартини гэж байдаг. Гэтэ бид Вьетнамд ирсэн байна. Тийм учраас egg coffee мартини захиасан байна. За тестлээд үзье. Cheers. Миний хэлэг л давстай юм байна. За. The next day. Хай. Өтл юм шүү. За бид нар болохоор одоо Sushi Channel буюу одоо Sushi
Түнэл ийм газар ирсэн байна. Тэгээ Хошимын хотоос нэг цаг гар яваад ирэх зайд байт юм байна. 1900 оноос хойш бий болсон гэж хэлэх юм болоо. Хүний гараар бүтээгдсэн ийм зүйл байгаа. Энэ болохоор ерөнхийдөө бол дайны дучаар холбогдолтой одоо бэлтгэл баа зурвалт юу юмтэй нэг тиймэрхүү газар юм шиг байна. Яса? Тэгээд ингэ бодож үзүүлэх гэж байна. За. Одоо байныг 3 удаа онож Mongolian Warrior Princess гэдэг байгаа шүү дээ. Чи. Ямар зэвгүй юм бэ? Ямар жоох юм бэ? Ингэж явж ингэ боддоо. Ингэж гарт юм байна. Гайхалтай. Хэрэмэд. Хоёр зэрэг орохгүй байх юм. Манай хойчих юм эготой хоёр байгаа. Нэг дэлгэц нэг ордгоо. Байхгүй нэг тэгэд хоёр нараа байхгүй. Ийм шин. Cause baby, I'm in love with what you just let me in. You're always on my mind. That's how much I care. I can't think of a time that you were there. I know that I'd be lying if I didn't want you here.